Дэлхийн улс орнуудын байгальд цагуур, нийгэм эдийн засгийн хөгжлийн ялгаа, голлох үндэстнүүдийн тархалт, хүн амын тоо, байршилд ихээхэн нөлөөтэй. Дэлхийн хүн амыг үндэстний бүтцээр нь нэг үндэстний улс, нэг үндэстэн давмгайлсан улс, хоёр үндэстний улс, угсаатны зүүн хувьд тогтворгүй бүтцтэйч харьцангуй нэг үндэстний улс, олон үндэстний улс хэмээн 5 бүлэг болгон ангилдаг. Эхний бүлэгт багтах нэг үндэстний улсын хувьд хүн амын 90-с дээш хувь нь нэг угсаатнаас бүрэлдэх боловч бусад угсаатнууд ч бий. Энэ бүлэгт Европын улсуудын тэн хагас буюу Исланд, Ирланд, Норвеги, Швед, Дани, Герман, Австри, Чих, Словен зэрэг харин Аз тэвийн Япон, Бангладеш, Сауди Араби, Африкийн Египт, Лив, Сомали зэрэг цөөн улс орно. Хоёр дахь бүлэгт Европын улсууд зонхлох ба Их Британи, Франц, Итали, Румын, Балтийн орнууд, Азид Монгол, Вьетнам, Камбож, Тайланд, Мянмар, Шри-Ланка, Ирак, Сирия, Турк, Африкийн Алжир, Марокко, Мавритани, Зимбабве, Ботсван зэрэг улс багтана. 3 ба 4 дахь бүлэгт Аз Африкийн хойд, баруун хойд хэсгийн болон Латин Америкийн цөөн улс хамрагдана. Сүүлийн бүлэгт Орос, Энэтхэг, Индонез, Филиппин болон хойд болон баруун Африкийн улсууд багтана. 2 ба түүнээс дээш оронд тархан суурьшсан, хуваагдсан үндэстэн дэлхий дээр олон. Тухайлбал хан үндэстэн, бүгд найрамдах Хятад ард улс, Тайван, Сингапур, Малайз зэрэг зүүн болон зүүн өмнөд Азийн нутгаар. Монгол үндэстэн, Монгол улс, бүгд найрамдах Хятад ард улсын хойд, Оросын холбооны улсын зүүн өмнөд хэсэг буюу Төв Азийн нутгаар улс дам нь суурьшжээ. Хамгийн олон үндэстний улс болох Энэтхэгт 500 гаруй угсаатан амьдардаг.